За өдрийн мэнд төргий. За өнөөдөр ингээд төрийн ордонд уур амьсгалын өөрчлөлт ба малчин эмэгтэйчүүд гэсэн чуулган болж байна. За ингээд бас энэ чуулганд оролцохоор хөдөө орон нутгаас зорин ирсэн эмэгтэйчүүдтэй санал бодол солилцсны үндсээр өнөөдрийн бидний хэлцээ асуудалтай холбоотой 3 зүйлийг тодруулан асууя гэж бодож байна. За энэ 5 жилийн үндсэн чиглэл дотор бол одоо хамгийн чухалчилж байгаа бол хүний хөгжил гэж байгаа. За тэгээ үүнийг бол дэмжиж байгаа мэдээж одоо эдийн засгууднаас улс орны хөгжлийн ерөөсөө цөм суурь бол хүний хөгжил. За энэ асуудалтай холбоотой хамгийн том зүйл бол одоо нийгмийн даатгал болон тэтгэвэр тогтоох асуудал байгаа. За энэ бол бидний нийгмийн нэг төрлийн гэрээ гэсэн үг. За тэгэхээр эхлээд нэг асуусан зүйлс юу вэ гэхээр за хөдөө орон нутагт тэтгэвэр гарч байгаа ингээ хүмүүс их шудраг бус байна. Энийг бол бид олон жил ярьж эхэлсэн. Жилээс жил төсөвдөр ингээ тэтгэвэр нэмэгдэх асуудал ярьдаг. За эх жил 8.6% гэж байгаа нь одоо баг тогтоолгосон хүмүүстэй илүү шудраг бус байна. За энийг зөвхөн өнөөдрөөр ярьж байгаа ш. Ер нь энэ бид нар сүүлийн шилжилтийн үеийн хөдөлмөрийг үнэлж байгаа байдал түүнээс орж ирсэн нийгмийн даатгалын шимтгэл за зарим хэсэг бүлэг хүмүүс нөхөн төлөхийн гих мэтлэн асуудлууд дээр бол шудраг бус нөхцөл үүссэн байна гэдгийг бол уламжилж энэ дээр 5 жилийн үндсэн чиглэл дотор нийгмийн даатгалын шинжилэл тэтгэвртэй холбоотой ямар зүйлс орсон бэ гэдгийг нэгт асууя. За үүнтэй уялдуулан хоёр дахь асуулт бол малчин эмэгтэйчүүд бол малчны тухай хууль энэ жилийн 1 сарын 1-ээс одоо хэрэгжиж байгаа. За түүнийг даган мөрдөх журмыг засгийн газар батлах ёстой байтал батлаагүй байгаа тал дээр асуулт асууж байна. За энэ яг боловсруулалт нь ямар шатан дээр явж байна? За хизээ батлахаар одоо бэлтгэгдэж байгаа вэ гэсэн энэ одоо хоёр дахь асуулт нь. За гурав дахь нь мөн хүний хөгжилтэй холбоотой өрх толгойсон эмэгтэйчүүд дээр онцгойлсон ямар бодлогуудыг энэ 5 жилийн үндсэн чиглэлдээ тусгасан бэ гэсэн энэ 3 асуултыг асууя. За учрал гишүүн хариулъя. За нийгмийн даатгалын шинжилттэй холбогдуулаад бодлогын чиглэл дээр өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээг ажилчдын дундаж цалингийн 35% хүргэнэ гэдэг ийм одоо шалгуур үзүүлэлтийг тусгасан. Тэгэхээр энд хүрэх ёстой жил жилээр ахиц үзүүлэхийг тухайлан төсвийн ерөнхийлөгч нарын үр дүн дээр бичээд, ерөнхийлөн захирагч нарын үр дүн дээр бичээд хэмжээд явна гэсэн үг. За 95 онд манай улс бол шимтгэл суурилсан тэтгэврийн тогтолцоон шилжсэн. Ингээд одоо хагас өрөмтөл рүү шилжих гээд нэлээдгүй цаг хугацааг зарлаа. Гэхдээ бас нийгмийн даатгалын багц зүйлийн шинжилгээний хүрээнд хагас өрөмтөл рүү бас алгасан. Тодорхой хоригдлууд үүсээ явж байна. За одоо бол засгийн газар хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг их хурл дүргэн мэдүүлнэ. Ингээ олон тулгуурт олон давхаргад одоо тэтгэврийн тогтолцоо руу одоо шилжиж энэ хувийн тэтгэврийн сангуудыг байгуул санхүүгийн захаа дэмжих чиглэл рүү бол илүүтэй бодлогоо бол чиглүүлж байна. Тэгэхээр энэ бодлогын чиглэл дээр тэр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр тэр тусгацсан. За нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилт бол бодлогын чиглэлийн 2.2 дээр суусан. Нийт ажиллах хүчин даатгуулагчийн эзлэх хөв 79 байгааг 5 жилийн дараа гэхэд 86.2-д хүргэнэ. За ер нь бол энэ 5 жилийн бодлогын чиглэл бол ерөөсөө тийм мөрөөдлийн жагсаалт бол биш. Хит их өөдрөгөр төсөөлөөгүй илүү одоо хэмжиж болох байдлаар бол хандсан гэсэн үг. За тэр өрх толгойсон эмэгтэйчүүдийн асуудлууд дээр бол үндсэн чиглэлийн төслийн 3 дугаар хавсралт дээр 7 хоног 48 цагаас дээш цагаар ажиллагчдын эзлэх хувийг 32.3%-аас 15% хүргэнэ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үлдэгдсэн гэмт хэрэг гэдэг ингээд тухайлан энэ өрх толгойсон эмэгтэйчүүд болоод энэ халамжтай холбоотой асуудлуудыг бол тусгай явсан. 24 оны байдлаар нийт нэг 997 мянган өрх байгаагаас 54683 өрх толгойсон эцэг бол 11950 байгаа юм байна. Нийт өрхийн 6.7% эзэлж байгаа. Үүнийг бууруулах арга хэмжээнүүдийг хөдөлмөр нийгэм хамгааллын яам дээр тухайлан үүргүүдийг өгөө явсан. Яг төсөв төлөвлөлтөй адилхан эдийн засгийн өсөлт тэр салбарт хэдэн 1%-аар хувь нэмрээ оруулах вэ гэдэг шиг салбар болгонд нь эдгээр асуудлуудыг одоо тусгай явсан. За малчтыг дэмжих тухай хуулийн энэ журмууд бол хэрэгжээгүй. Парламентын сонгуулийн өмнө одоо энэ Тэмүүлэн гишүүний
тэр малчны хууль батлагдаад түүнээс хойш журам гарахгүй байна гэдгийг их хурл дээр байнга одоо яригдж байгаа асуудал. Тэгэхээр бид нар энийг бас засгийн газар дээр ярилцсан. Одоо энэ журмуудыг яралтай гаргана. Тэгээ ер нь энэ хууль гараад гаргүй хүлгүй энэ нэг дүрм журманд байхгүй бол хэрэгждэггүй энэ байдлыг ер нь их хурл дээр ч гэсэн одоо хуулиуд дээр нэг шүүрдэж янзлахгүй бол маш олон одоо хуулиуд ингээ орхигдоод байгаа талтай юунд анхаарч ажиллана. За, Болормог шин тодруулъя. За эхний асуултан дээр тэтгэврийг нэг өмнөх цалингийнх нь 35 орчим хувь байлгах гэдэг ийм зорилтыг хэлж байна л да. За олон улсын судалгаануудыг харах юм бол ер нь 40-оос бага хувь руу орно гэдэг бол ахмад наснууд бол одоо ядуурлын түвшинд аваачиж явах ийм том эрсдэлтэй гэж байна. За олон улсын сайн жишгүүд бол ер нь 50-аас 70% руу очих ёстой гэж байна. Тэгэхээр энэ өнөөдрийн бодит нөхцөл байдал дээр хэцүү байгааг ойлгож байна л та. Гэхдээ бид нар энэний төлөө гарч шийдлийг хайж эхэлмээр байгаа юм л та. Тэгэхээр өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл өндөр байна гэж одоо өнөөдөр нийгмийн даатгал төлж байгаа одоо залуучууд хэлж байгаа бол нөгөө талдаа одоо хөдөлмөрөө эрхлээд тэтгэвртэй гарсан ахмадууд маань энэ төвшин нь бол одоо амьдралд нь хүрэлцгээргүй наад захын одоо эмчилгээний төлбөрт нь хүрэлцгээргүй ийм төвшөнд байгаа даа. Тэгэхээр энэ завсрыг төсвөөс санхүүжүүлэх юм өөр гарцуудыг бид нар илэрхийлэх одоо эрэлхийлэх ёстой. Энэ төвшин бол үнэхээр хангалтгүй төвшин. За, дахиад тодруулъя. Болормог шин. За тэгэхээр бид нар энэ дээр нэмэлт гарц гаргалгаанууд буюу энэ тэтгэврийн шинжилгээг бүр номер 1 тавьмаар байна. Тэгэхгүй бол одоо өнөөдөр бид энэ 100 намар ингээ ахмадууд жигсэж байгаа асуудал байна. Энэ дээрээ бид нар одоо за ингээд энэ жигсаал намжих биш яаж энэ асуудал шийдэгдэх вэ? Яаж энийг шийдэх вэ гэдэг талаас нь хармаар байна. Тэгээд энэ их хурл бол ер нь энэ шинжлэлийн төсөв дээр оруулж ирэхийг дэмжих байхаа гэж бодож байна. За хоёр дахь тодруулах асуудал энэ дагаж мөрдөх журам буюу энэ машины тухай хууль дээр яг тодорхой он сар хугацаатай хэлмээр байна. Улсын их хурлаар баталсан 1 сарын 1-ээс эхлээд мөрдөгдөх байтал ингээд дагалдсан журмууд нь засгийн газар дээр гацаад байгаа асуудал одоо бид нар энэ жилийн эцэг үзэгч штэ. Тэгэхээр яг он сар хугацаатай хизээ дагалдах журам гарах вэ гэдгийг асууя. За, учрал гишүүн хариулъя. Одоо нэг хууль батлагдахаар ер нь багада нэг 10-аас дээш журам батлагдах ийм үүрэг хүлээлгээд байдаг. Тэгээд одоо яг малчтын хуулийн дээр бол одоо бараг бүтэн жил яригдчихэж штэ. Тэгээд тийм учраас бид нар бол бас засгийн газар дээр энийг одоо анхаарад за энэ оны өмнө бол энэ журмуудыг гаргаж дуусгах гэдэг байдлаар одоо шаардна гэдгийг бас хэлье. Нийгмийн даатгалын шимтгэл дээр яг би бол таны санал нэг байна. Ер нь бол тэтгэврийн шинжил бол нэгдүгээр асуудал. Тийм учраас ямар ч байсан одоо хагас хуримтлал руу шилжсэнээ илүү амьлуулах хуримтлал үүсгэж байгаа хөрөнгийн менежментийг хийх. За түүний одоо хуримтлалаас өгөөжийг нэргэд хүртдэг болохгүй бол одоо бол тэтгэвэр бол яг шимтгэл бол өөрөө нийгмийн даатгалын шимтгэл бол одоо татвар шиг дарамт үүсгэж байна. Тийм учраас хагас хуримтлалыг илүү амьлуулахад анхаарна. За, Давсан бүгийн гаммаг шин.